Гээд цогоо ихнэрийнхээ болцгор зөөлөн мөрийг нь илбэж газрыг нь үнэрлээ. Маргааш атуунда нөгөөдөр тэмээнд тэрний маргааш юунд явах вэ чи? Юунд ч явахгүй. Чамтайгаа хамт байна. Хамтдаа хоёулаа хоноо бэлчээн. За тэгээд үхрээ услаад үнэгээ саагаад адууга хоёлаа аргамжинд хаанлуулахад үргэлж чамтайгаа хамт байна хөө. За тэгээд намайг дагаад ажлаа алдах гээ юу? Яалаа гэжтэй. Гэхдээ чи өөрөө намайг хонь хариулаад явхад хүртэл араас дагаад хүрээд ирдэггүй илүү. За байд та. Энэ хоёр нохой юу болоод байд сухаа болоод хуцалдаад унаа. Тэд тэрэлцэн хിവэр чагналаа. Хоёр нохой хотны хойд толгой дээр гараад хуцаж байгаа бололтой. Үгүй чагнан хуцах нь ямар нэгэн алсын чимээ авсан шиг. Үгүй тэгсэн ч тэр хоёр хичнээн чагнасан ч ямар ч чимээ сонсогдсонгүй. Мал үргэх чимээч сонсогдохгүй байлаа. Харин ноход ямар нэгэн чимээ аваад л бүр гасалж гийхэрч дуугарах нь нэг л сэжигтэй. За аль хөгшөө. Би ер нь гараад ирээ. Энэ хоёр халтхын дуу нэг л биш ээ. Гээд цогоо нүцгэн биен дээрээ дээлээ хилтрэхлээд гарч чадлаа. Тэгснээ удалгүйхэн буцаж орж ирээд "Урнаа, миний шонтгор, гоо чи нэг нааша гараад ирээ тэгээ." "Яасан бэ хараа? Айлуу гараад ирээ. Нэг сони юм сонсоодох. Гараад ир." Гэхдээ нь урнаа дээлээ хөдрөөд хотныхоо хойд толгой дээр гарлаа. Тэгтэл эзнээ үзээд ирэмшсэн ноход улам бүр холдож хуцна. Тэгтэл нохтын хуцах дууны завсраар нэг гонгинсон юм алсаас дуулдаг шиг. Хэсэг хэн чимээг болсноо дахиад гонгинлаа. Хүй, энэ юу юм бэ? Хүн дуулаад байна уу? Эсвэл дуудаад байна уу? Сайн чагнада. Ямар сони юм бэ? Үгүй бүр хүн бархирч орилоод ах шиг. Үгүй ямар амар юм бэ? Бэч. Одоо чагна. Бүр илүү тод сонсогдож байна. Сайн чагнада. Тийм байна. Тэгээд юу юм бэ? Хилтэй хараа. Илчиг. Юу? Илчиг. Ямар юм байдгийг? Үгүй илчиг л байхгүй юу? Миний шонтгор чинь илчиг мэддэггүй юм уу? Ном кино интерес хараагүй юм уу та? Үгүй мэдэн л дээ. Гэхдээ манай энд ямар илчиг байдаг вүлээ? Байгаад л орилж байна та. Үгүй хаанасаа энд илчиг гараад ирдэг байна. Тийм. Энэ хойд шамдынхан эртээд хил дээр бомбонд өвлцсөн байхгүй юу? Тэднэр л авчирсан байж таарлаа. Үгүй тэгээд малаа барсан биш илчээр яах гэсэн болоо? Гарын дор зарцлахгүй юу та? Гарын дор зарцлах гэж авчирч. Үгүй ямар сони юм бэ? Би нэг л ойлгохгүй байна. Тэгээд энэ илчин заавал ингэж шун дуграад байдаг юм бах та. Хувь заяага дуудаж байгаа нь тэр юм гэсэн. Гэлээ. Тэгээд хялгас хөдөлгөөхтүүдий аажуухан салхитай энэ амгалан шүн хоёр хос элдвийн ямыг бодоод сууж байлаа. Тэгтэлч илжиг дуурхаа болж ноход буцаад ирлээ. Ингээд хоёр хос гэртээ орж амархаар хэвтлээ. Гэсэн ч гүн нойрсож чадсангүй. Илжиг байс хийгээд орилох бололтой. Ноход игдүүцэж хуцсаар үүр зайлглаа. Хөө энэ илжиг орилох чинь ямар төвхтэй юм бэ? Энийний оронд чон уйлах нь хамаагүй дээр сонсогдох юм байна.
Гэт цогоо их л дургу байлаа. Энэ явдал дараагийн 2 шин дахиад л давтагдлаа. Дүгрэх саран хоногоор оройтон сэмэрч туяа нь улам бүтгэрч байлаа. Харин шүн дунд илжиг орилж нохот гуцалтаад энэ амгалан шүнийг сандаачиж тусгаар тогтнол гэчийг амсаж идэх гэсэн амраг хосын нойрыг нь сандаачиж байлаа. Тэд тусдаа гараад 3 жилийн үрийг үзсэн ч аавынхаасаа салаагүй билээ. Хэдийгээр өрхийн данс тустаач гэсэн аж төрхөд хөтөлж өгсөн аавын захиргаа, ээжийн халамж нь идсэн хоол, хилцэх үгсийг нь олон байдаг байлаа. Тийм учраас залуу хосууд тусдаа гарахын сан гэсэн хүсэл мөрөөдөл нь одоо хүртэл тэднийг эзэмдэж ирж, харин саяхан говьд халуудаж алтай нурууны сэрүүнийг зуслан дөхөх үед аав нь нэг өглөө цогоог дуудаад, "За миний хөө, аль юм болгон бид хоёрыг дагаж явах хувьд ганцхан ч болтугай нэг тусдаа гараад үзэх. Хэдэн хоноо салгаж аваад гэрээ аваад буугаар дав. Гүй тэгээд чинь ногоо тарчих үед олон мал хэцүү юм байна шүү дээ миний хөө. Тэгээд дэжгүйхэн шиг байвал бид нар хойноос нь очноо" гэж хэлсэн. Ингээд тэдний хүсэн хүлээсэн тусгаар тогтнол нь ирж хураг гიშгээс ахуулаад өөрсдийнхөө аяг тавгийг хүртэл бүртгэж аваад их амьдралд жаргаж зовох онох алдахын жолоог өөрсдөө атгаж хөдөлсөн нь энэ билээ. Цогоо 2 хоногийн дараа хойд шантын айл дээр очиод их л оройтож ирээд гэртээ дуу мутайхан ирлээ. Тэгснээ шууд л хитгэн үг хэлээд л орондоо орчихлоо. Урд нь юусоо тэгдэггүй мөртлөө нэг л хачин толгой дээгүүрээ хүнчлөө нөмрөөд шүн нохот гуцсан ч өндийж болсонгүй. Харин үүр шөнөөр морой унаад хаа нэг тийшээ явсныг нь урнаа мэдсэнгүй. Тэгтэл үдийн алдад урнааг хоноо бэлчээрт гаргачаад үхрээ өсөлж байхад нь хурж ирлээ. Том бууга авч явсныг нь урнаа дөнгөж сайн анзаарлаа. Тэгснээ мориноосоо буугаад хажууд нь ирж тамхиа асааж утаа сунаглуулж сууснаа. Идтүүн байна. Идтүү шүү. Гэд толгойс ихсэрлээ. Гүй юу идтүү гэж? Монголчон илчигний мах идтүүн байна. Гүй би бүр 2 том ч нь очсон байхыг нь мөрөөр нь харлаа. Тэгсэн мөртлөө багал зууртаад махын юусоо идтүүн байна. Уулан ч чонод илчигний маханд их дуртай гэж сонссон. Худлаа юм байна шүү. Гэлээ. Гүй чи чон очихыг нь яаж мэдсэн бэ? Гэхэд цогоо гэмэрхсэн байдалтай инэв хэлснэ. Дахиж тамхи асаагаад, "Гүй би өчигдөр шөнө хойд шандын айл дээр очиод хөгшнөөс нь гуйж байгаад илчгийг нь худалдаад очихсан. Тэгээд дээд шилд аваачаад чонны гүйдтэй газар аргамжаад орчихсон байхгүй юу?" гэлээ. Урнаа нөхрийнхөө өвдгийг нь налж суугаад гарыг нь нэлбээд, "Яах гэж тэгсэн дээ миний хайр?" "Гүй тэгээд тийм хогийн ямыг бугаар давуулах гэж юу? Тэгж ч ёстой нутгаа бузарлуулахгүй ах шүү. Харин хулагчгүй минь л хайран байна. Бууг нь 90 унаг төрсөн байсан." "Гүй хулагчгүй яасан гэж? Илчээр өгчихгүй юу да? Илчээрээ өгчлөө. Илчээр нь өгчлөө. За тэр яах вэ? Миний шантор гэртээ хараад цайгаа чанаж байна. Би хоноо эргүүлээд ардаас ч очие. Маргааш хоёулаа эндээс нүүнэ. Давааны өөд шахаж